Ядамсангаа таны үзэгсэл надад их сайхан сэтгэл төрүүллээ. Их занжны энэ хөргийг хараад Сүхбаатарын Багнас гэдэг хөрөг зураг одоо санаанд орж байна. Та энэ зургийг хэрхэн тойрвсон тухайга ярьж өгөөч. Сүхбаатар ер нь насан турсан залуу хоёр над их л сонин тохиолдол болсон. Яг л хүлээр тэр байгаа хүмүүсийн хамт ажиллаж байсан хүмүүсийн бахад тэр портрэтийг зурж тэгээд тэдэнд үнэлэгдсэн. 53 онд музей байгуул болохоор Сүхбаатарын Багнас хэрэгтэй болсон. Тэгээд би тэр заа гэж аваад бодлоо. Багнасын одоо ямар янзын хөөх зурдгийг за томончаа одоо миний зурсан болчихсон байна. Тэр хүний чинь 7-8 настай байхдаа ямар байсан гэж бодоход хэцүү юм. Ер нь нэг л мэдэх хүнээс л үг нь асуух хэрэгтэй. Тэгээ мэдэх хүнгөөл ер нь байхгүй. Эцэг нь байхгүй, хэн байхгүй ер нь утгын ч гэсэн одоо сүүл үе 50 хэдэн онд Сүхбаатарын ялах баг байхыг мэдэх хүн ер нь хэцүү. Юуцсан долгор гэдэг нэг дүүн байгаа юм. Энийг би таних юм. Энэ яос хэрэгэл уучраа хэллээ. Би яаж мэдхий ахын Багнасыг би мэдэхгүй. Тэгэхээр би одоо нэг зорьсон хүн маань биш боллоо, сэтгэл биш боллоо. Тэгтэр ижил мэднэ, ижитэй л уулз. Ижиж хаваад гэсэн энэ гэртвийг нэг гэрвэ. За бүр дахиад сэргэлээ нөө сэтгэл маань нэг болмор болоод тэгээд орсон чинь нэг 80 орчим насны хөгсөн сууж байна. Хөгхөө ер нь сэргэлэн тийм хөгсөн ментсаа мэдэлчихэд одоо яваа хэрэгэл хэллээ дээ. Би одоо Сүхбаатарын Багнасыг зурх гэж одоо өөрөг авсан энийгээ зурх гэсэн чинь одоо ямар янзын хүүхэд байсан юм мэдэхгүй. Тэгээд л одоо би одоо тавгдээс тусламжаар л одоо зурх хэрэгтэй боллоо. Надад ямар янзын хүүхэд байсан надад хэлж өгөх болов гэж. Тийм миний хүү нэг жаахан бор хүүхэд шулуухан хамартай торгуур нүдтэй бүр тоочоод гарлаа та. Их сайн хэлж байна. Одоо болдоо нэг ногоон хөгтэй өмсдөг байсан саваунаад л ташуурдаад л моргээд их дахидаг байсан арга сандалж гадаа их суудаг байсан хоёр эврээ хийсгээд л их саваунаад л дахидагсан гэдэг. За тэр хоёр эвч яах би хүртээ өртөө байсан мэдж тэр үед хүүхэд эвэр тавьдаг байсан. За хоёр ташаанда хэдэн зоос хэлэхэд хоёр хонх дүүжсэн туухайг зүүдэг байсан юм. Тэдний сайн хэлүүлж яваад нөө хүүхдийн дүрсийг над сайн хэлж өгсөн. Одоо маргааш тэр 2 дугаар 10 жил дээр очиод тархын нэг завсралхын хүлээгээ зогсож байсан завсралганаар олон хүүхэд божигч жил байна. Нэг хүүхэд ер нь шамбархан шиг өөрхөн бордлогойтой ер нь нүүртэй шулуухан хамартай ер нь хөгшийн хэлснээс гажуу юм алга нэг тийм хүүхэд буулаа. За тэгээд нөгөө хүүхдтэй чинь уулзлаа. Маргааш нөгөө хүүхдтэйгээ хэцээд ясаар мөн тарах цагаар гэртээ нэ арамаа чирээсээр очлоо. Одоо ичүүд ихтэйгээ тэр үед тосон бодгоор би юм зурдаг байсан. Тэгээд л гадаа суулгаж ихэлсэн. Суулгаж зурж ихэлсэн. Тэгээ нэг 2-3 өдөр очсон доо. Зургаад нэг юм дуусгаад нөгөө тэгэл авгаад өвзүүлэхэд хөгшөндөө өвзүүлэхэд 5 дугаар руу чирээд явлаа шүү дээ барыг. Яагаад гэвэл нойтонд нь засах юм хэлвэл засахснаатай хэлүүлэх гэж үзүүлэх баттуулах гэж явж байна. Тэгсэн чинь оруулаа зуун тавьсан чинь хараад яг мөн байна яаж ингэж болдгийг миний хүү яг мөн гэд уйлчлаа та. Хэлж өгсөн. Одоо яг одоо нэмсаарч одоо яах вэ янзлах юм байна гэсэн байхгүй. Тэгээд л бариад бас. Тэр сонин тэр хөгшийг байхад зурсан миний онсон гэж боддгийг.